Сонсголын бэрхшээлтэй буюу дүлий сонсголгүй Монгол улсын иргэн Калифорни мужийн цагаачлалын албанд баригдаад 4 сар болж байна гэсэн мэдээ орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад 10 гаруй хонж байгаа юм байна. Уг Монгол улсын иргэнийг буруутган буцаах хэсэг талаарх эхний шатны шүүх хурал явагдсан бололтой. За уг мэдээг товчлон хүргэе. Монгол улсын сонсголгүй иргэн Өмнөд Калифорниагийн цагаачдыг саатуулах төвд Монголын дохионы хэлийг ойлгодог хүнтэй харилцах боломжгүй, өөрийгөө илэрхийлж эрхээ хамгаалах боломжгүйгээр 4 сар гарсан болж байгаа талаар түүний иргэний эрхийн өмгөөлөгч мэдээлжээ. Тэр үнэндээ ганцаарчилсан хорих байранд байгаа мэт нөхцөлд байна. Учир нь энэ бүх хугацаанд түүнтэй Монголын дохионы хэлээр ойлголцож чадах нэг ч хүн байгаагүй гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль зүйн төвийн шүүхийн хэлтсийн захирал түүний өмгөөлөгч Alegria de la Cruz хэллээ. Тус Монгол улсын иргэний хувийн орон зайг хамгаалах үүднээс түүнийг Авирмед нэрээр дуудах болсон байна. Авирмед энэ оны ихээр Монголыг орхин гарч 2 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэйгээс болж авчлагад өртөхөөс айж Америкийн нэгдсэн улсад орогнол хүссэн байна. 2020 онд Монголд түүнд халдаж тархины гэмтэл учруулсан бөгөөд энэ нь таталт өгдөг ой санамжийн асуудалтай болгосон гэж шүүхийн баримтад дурджээ. Түүний гэр бүл Америкийн нэгдсэн улсад хэрхэн ирснийг нь тайлбарлахаас татгалзаж байгаа юм байна. Түүний нэрийн өмнөөс гаргасан хууль зүйн гомдолд дурдсанаар Авирмед хэл дээр хөгжлийн бэрхшээлтэйгээ болон орогнол хүсэж байгаагаа мэдэгдэхээр монгол хэл дээр бичсэн англи хэл рүү орчуулагдсан захидал өгсөн байна. Гэвч хэл хамгаалалтын албаны ажилтнууд энэ захидлыг нь унших, хүлээж авахыг татгалзсан гэж өмгөөлөгчд нь дотоодын аюулгүй байдлын яамны эсрэг гаргасан гомдолтой бичжээ. Хэлийн шалганыхан түүнийг цагаачлалын албанд шилжүүлж цаашаага ашигын төлөө ажилдаг Core Civic гэдэг хувийн компанийн удирддаг Otto Mesa хэмээх саатуулах төвд орсон бөгөөд одоо ч тэндэ байна. Америк нэгдсэн улсын хэлийн шалганыхан түүнтэй өмгөөлөгч болон дохионы хэлний орчуулагчгүйгээр ярилцаж Google Translate ашиглан Монголд буцахаас айж байна уу гэж асуухыг оролцсон гэж гомдолд дурджээ. Виржиниа, Вашингтон гэдэг эмэгтэй Авирмедийг батлан дааж Америк нэгдсэн улсад авчирсан гэж бүртгэсэн боловч үнэн дээр Виржиниа мужийн Вашингтон хотод амьдардаг их чигээ хэлэх гэж оролцсон ч энэ мэт маш буруу үл ойлголцол явагдсан гэж нэхэмжлэлд өгүүлжээ. Мөн Авирмедийг сэтгцийн эрүүл мэндийн үнэлгээгээр огт оруулаагүй тул шүүгч цагаачлалын албанд дахин үнэлгээ хийхийг тушаасан байна. Тэр ойлгож, хариулж, харилцаж үйл явдлын нэг хэсэг байх хэрэгтэй. Тэр зүгээр нэг ажиглагч биш гэж шүүгч цагаачлалын албанд хэлсэн байна. Авирмед нь ямар ч эрүүгийн гэмт хэрэгт холбогдоогүй буюу гэмт хэргийн бүртгэлгүй хүн юм байна. Шүүгч Сабров, өмгөөлөгч De La Cruz болон бусад өмгөөлөгчдийн хамтаар 48 настай Авирмед өмнөх үйл явцын үеэр юу болж байгааг ойлгох боломжгүй байсан тул орчуулагчтайгаар өөрийн ойлгодог хэлээр дахин хуралдах ёстой гэж үздэсгэжээ. Өмнөд Калифорниагийн шүүгч Dana Sabro энэ 7 хоногт Otto Mesa саатуулах төвийн албан тушаалтнуудад түүнд Монголын дохионы хэлний орчуулагч гаргаж өгөх тушаал гаргав. Улмаар шүүгч цагаачлалын байгууллагуудад түүний орогнох хүсэлтэд шаардлагатай 2 үнэлгээг дахин хийхийг үүрэг болгосон байна. Нэг нь түүний сэтгцийн эрүүл мэндийг, нөгөөх нь эх орондоо буцвал аюулд өртөх магадлалтай эсхийг шалгах үнэлгээ байх юм байна. За энэ мэдээг ерөнхийд нь орчуулахад иймэрхүү байна. Ингээд Америк нэгдсэн улсын баруун эрэг Калифорни мужид Монгол улсын консулын албууг нь үйл ажиллагаа явуулдаг. Элчин сайдын яам, консулын алба иргэнийхээ талаар мэдээлэлтэй байгаа юм болов уу? Иргэнээ хамгаалах, эрхийг нь эдлүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байгаа болов гэх мэт асуултууд урган гарч ирж байна. Бас Монгол дохионы хэлмэрч Америк нэгдсэн улсад одоо хэр олдцтой байдаг юм бол доо. Нэг ч гэсэн Монгол иргэний маань асуудал зөвөр шийдэгдээсэй гэж бодож сундаа.